Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээл Ньютоны хуулиуд. 12 сүмийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн физикийн багш Од Гариг байна. Хичээлийн зорилго. За энэ хичээлийн зорилгоор дараах 3 зорилгыг хэрэгжүүлэхийг зорж байна. 1-р зорилго Ньютоны 3 хуулийг судлах. 2-т нь нэг шулууны дагуу явагдах хөдөлгөөнд Ньютоны 2-р хуулийг хэрэглэх. 3-т нь хялбар бодлого бодох. Ньютоны 1-р хууль. Хэрэв биед хүч үйлчлээгүй бол тэр бие тайван байна, эсвэл шулуун жигт хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Буюу өөрөөр хэлэх юм бол тухайн бие тайван байна, эсвэл хурд нь тогтмол байна гэсэн үг. Бие тайван байх ба шулуун жигт хөдөлж байх нь зарчмын ялгаа байхгүй. Биед хүч үйлчлээгүй бол хөдөлгөөний анхны төлөв байдлаа хадгалдаг. За жишээ нь тайван байгаа вагон доторх ба шулуун жигт хөдөлж байгаа вагон доторх ширээн дээр байгаа бөмбөгийн хооронд физикийн үүднээс ямар нэгэн ялгаа гарахгүй. Хэрэв харилцан үйлчлэлийг тооцохгүй бол биеуд өөрийн хурдаа хадгалах ба энэ чанарыг инерц гэнэ. Орчлон ертөнцид огт хөдөлдөггүй бие гэж байхгүй. Иймээс ертөнцийн бүх хөдөлгөөнийг тодорхойлж болох төв зэг олдохгүй. Бүх биеуд хөдөлдөг тул байршил нь харьцангуй чанартай байна. Биеийн инерцэд шин чанарын хэмжүүр нь масс юм. Жишээ нь тэгш талбай дээр тэрхэн цэрэг түрэх амархан байхад асаагаагүй автомашиныг түрхэхэд хэцүү буюу хурдан нь удаанаар нэмэгддэг. Энэ нь масс ихтэй буюу инерц ихтэй илрэл юм. Ньютоны 1-р хууль нь байгалийн тулгуур хууль. Учир нь энэ хууль биелэх тооллын системийг инерциал тооллын систем гинэ. Ийм тооллын системд физикийн бүх үзэгдэл адилхан явагдаж, ижилхэн хууль зүй тогтолт захирагддаг. Дэлхийтэй холбоотой тооллын системийн хувьд түүний гадаргуу орчимд явагдах үзэгдлүүдийг инерциал тооллын системд явагдсан гэж тооцох боломжтой. Харин дэлхийн тэнхилгийн эргэх хөдөлгөөнийг тооцвол дэлхий инерциал биш тооллын систем болохын төвөггүй батлагддаг. За энэ зургийг сайн ажиглаад өөрөөсөө дотроо хариултаа бодоорой. За машин хөдлөхөд дотор нь байгаа хүмүүс дэлхийдээ харьцангуйгаар арагшаага гэдэг. Харин машин тооромцлоход дотор нь байгаа хүмүүс урагш бүхийдэг. За үүн нь тухайн бие өөрийн анхны төлөв байдлаа хадгалахыг эрмэлзэж байгаа. Энэ нь биеийн инерцтэй холбоотой юм аа. За хүүхдүүдээ дараах асуултанд хариулаарай. 1-р асуулт. Гольфийн цохиурын масс яагаад бөмбөгнөөсөө их байх хэрэгтэй вэ? 2. Сумочид яагаад тарган байдаггүй? 3-р асуулт. Далайд төрсөн завтай хүн урсаж яваа эсвэл нэг байрандаа хөвж байгаагаа мэдэхгүй байдаг. Үүний шалтгааныг тайлбарлаж бичнэ. 4-р асуулт. Шөнө тэнгэрийн мандлыг удаанаар ажиглахад одод алтан гадсуудыг тойрон эргэж байгаа мэт харагддаг. Алтан гадсууд ертөнцийн төв зэг өнөө? Хариултаа тайлбарлаарай. За хүүхдүүдээ дараагийн хууль бол Ньютоны 2-р хууль. За тэгвэл та нар энэ асуултын тухай бодоорой. Бие тайван биш байвал яах вэ? Тогтмол масстай бие хүч үйлчлэхэд бие хурдталтай болно.
Үүнийг Ньютоны 2-р хууль гэж нэрлэнэ. Ньютоны 2-р хуулийн томьёо F тэнцүү m. Энэ томьёоноос хурдтгалыг олох юм бол бид үйлчилж байгаа хүчийг массад нь харьцуулна. Тэгвэл хурдтгал нь нийлбэр хүчинд шууд пропорционал хамааралтай, харин биеийн массаас урвуу пропорционал хамааралтай байна. За хэдүүлэн хэлбэрхэн бодлого бодцгоё. 1-р бодлого. 50 кг масстай бие 0.42 м/с² хурдтгалтайгаар хөдөлсөн бол үйлчилсэн хүчийг ол. Масс нь 50 кг, хурдтгал нь 0.42 м/с². Олох зүйл нь биед үйлчилж байгаа хүч. За Ньютоны 2-р хууль буюу F тэнцүү m. Энэ томьёонд тоон утгуудаа орлуулвал бид үйлчилж байгаа хүч 21 ньютон гэж гарна. 2-р бодлого. Хөл бөмбөгчин бөмбөгийг 420 ньютон хүчний үйлчлэлээр 500 м/с² хурдтгалтай хөдлөсөн бол бөмбөгний массыг ол. За олох зүйл нь масс. За Ньютоны 2-р хуулийн авчин F тэнцүү m. Энэ томьёоноос массаа олох юм бол бид үйлчилж байгаа хүчийг хурдтгалд нь харьцуулна. За ингээд тоон утгуудаа орлуулсны эцэст биеийн энэ бөмбөгний масс нь 0.84 кг. Бодлого 3. 3200 кг масстай машин хөдөлж эхэлснээс хойш 15 секундын дараа 9 м/с² хурдтай болсон. Түүнд үйлчлэх хүч ба энэ хүчний үүсгэх хурдтгалыг бол. За тэгэхээр өгсөн зүйлсүүд эхлээ биччихье. За өгсөн нь масс буюу m тэнцүү 3200 кг, хурд b тэнцүү 9 м/с², хугацаа t тэнцүү 15 секунд. За олох зүйл нь хурдтгал хүч. За эхлээ хурдтгалаа олно. За хурдтгал гэдэг бол a тэнцүү b-гээс хань b0 хуваах нь t. За анхны урд нь тэг, эцсийн урд нь 9 м/с. Учраас 9-с тгийг хасгаар 9. За 9 м/с 15 секундтай хуваахаар хурдтгал нь 0.6 м/с². За бид үйлчилж байгаа хүч F тэнцүү m. За эндээс хурдтгалаа олсон учраас хурдтгалаа массаараа үржүүлээд энэ бид үйлчлэх хүч нь 1920 ньютон байна. За бодлого 4. 20 ньютон хүчний үйлчлэлээр бие 0.5 м/с² хурдтгалтай хөдлөнө. Тэр бие 10 ньютон хүчний үйлчлэлээр ямар хурдтгалтай хөдлөх вэ гэсэн бодлого байна. За өгсөн зүйлээ биччихье. Бид хоёр хүч өгсөн байгаа учраас хоёр хүчээ за нэг нь F1, нөгөөх нь F2 гэд тэмдэглэжээ. За бид өгсөн анхны биеийн анх хурдтгалыг A1 гэж тэмдэглэжээ. За дараагийнх нь олох нь болохоор A2 хурдтгал гэе. За тэгвэл Ньютоны 2-р хуулийн F тэнцүү m гэсэн томьёоноос масс олох юм бол хүчийн хурдтгалт нь хуваана буюу F хуваах нь A болно. За тэгэхээр энэ B эдгээр нэг ижил масстай бий гэсэн үг байхгүй юу? За тийм учраас хоёр томьёогоо хооронд нь яхана харьцуулчихна гэсэн үг. Тэгэхээр эдгээр биеийн хувьд F1-ийг хуваах нь A1 болно. Хоёрдугаар дараагийн тохиолдолд нь F2-ыг хуваах нь A2 болно. За эндээс A2-ыг олох юм бол F2-ыг үржих нь A1 хуваах нь F1. За үүндээ тоон утгуудаа орлуулах юм бол хурдтгал нь 0.25 м/с² гарах нэ. За хүүхдүүдээ дараах 4 бодлогыг дэвтэртээ бичиж аваад бодоорой.
За дараах хууль Ньютоны 3 дугаар хууль. Нэг бие нөгөөдөө үйлчилж байвал нөгөөх нь түүнд бас үйлчилнэ. Хоёр бие нэг шулууны дагуу эсрэг зүгт чиглэсэн тэнцүү хэмжээтэй хүчээр нэг нэгэндээ үйлчилнэ. Үүнийг Ньютоны 3 дугаар хууль гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл хоёр биеийн харилцан үйлчлэлийн хүч нь хэмжээгээрээ тэнцүү, чиглэлээрээ эсрэг байна. За энэ зурагт хоёр зан хоёр биендээ харилцан үйлчлэл үзүүлж байна. Тэгвэл энэ хоёр зааны бие биедээ үйлчлэх хүч нь 200 ньютон байна гэж зургаас харагдаж байна. Тэгэхээр бие биедээ үйлчлэх хүч нь хэмжээгээрээ тэнцүү, харин чиглэлээрээ эсрэг байна. За хэдүүлээ сурах бичгийн 27 дугаар хуудсанд байгаа бодлогыг бодъё. За энэ бодлого нь АМ1 тэнцүү 2 кг масстай ачааг өрөлтгүй хэвтэй гадарга дээр тавьж эргэвч давнуулан тогсон утсаар М2 тэнцүү 3 кг масстай ачаатай холбожээ. За тэгвэл тэдгээрийн хурдтгал ба нэгдүгээр ачаанд үйлчлэх утасны татах хүчийг ол гэсэн байна. За тэхийн тулд тухайн биедээ үйлчилж байгаа хүчнүүдийг зурна. За М1 масстай биед X дашгаа хүндийн хүч. За энэ хүндийн хүчээ М1G гэж тэмдэглэжээ. За тэгвэл М1 биед тулгууртаа үйлчлэх хүч буюу X дэшигийн реакцийн хүч үйлчлэнэ. За үүнийг энээр тэмдэглэдэг. За М2 масстай биед X дашгаа хүндийн хүч үйлчлэнэ. За хүндийн хүчийн М2G. Тэгвэл М2 масстай биеийг эргэвчтэй холбосон учраас утасны татах хүч үйлчлэнэ. За утасны татах хүчүүдийг Т үсгээр тэмдэглэсэн байна. За бид одоо хурдтгалаа олгож байгаа. За тэгэх юм бол тухайн бие баруун гар дэшегийн А гэсэн хурдтгалтай хөтлөж байгаа гэсэн үг. За тэгвэл М1А тэнцүү Т хүчтэй тэнцүү болно. Ньютоныхаа 2 дугаар хуулиудыг дандаа ашиглаж бичиж байгаа гэсэн үг шүү хүмүүстээ. За М1А тэнцүү Т, М2А тэнцүү М2G-гээс хасах нь Т. Эсрэг үйлчилж байгаа хүчнүүдийг болохоор яах нь ихээс нь багыг хасдаг. За эндээсээ хурдтгалаа олно. Тэгэх юм бол утасны татах хүчүүд нь яах нь устна гэсэн үг. За тэгээд А хаалтны өмнө гарах юм бол М1 дээр нэмэх нь М2 болоод энэ нь М2G-тэй тэнцүү буюу эндээсээ хурдтгалаа олох юм бол М2G хуваах нь М1 дээр нэмэх нь М2 буюу хурдтгал нь 6 м/сек квадрат. За дараа нь олох зүйл нь юу байсан бэ гэхээр нэгдүгээр нэгдүгээр ачаанд үйлчлэх утасны татах хүчийг олно. Тэгэхээр Т тэнцүү М1А буюу 2 кг-ыг 6 м/сек квадратаар үржүүлээд 12 ньютон. За энэ бодлогынхаа зургийг зураад томьёо бодолтуудаа дэвтэртээ бичиж аваарай. Анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүдээ. Телевизэл болон захин хичээлдээ идэвхтэй оролцоорой.